Яа, зайлшгүй бол сэтгэл санаагаар унна гэж юу байх вэ? Өглөөний цагаа уугаад нэг бичлэг хийсэж нэг таймер хийчихлээ. Одоо бид нар амар гоё юм мэдээ заяа. Өчигдөр би бичлэг хийсэн. Хамгийн муухай шинжилгээд тэгээ та нар өмнөх бичлэгийг үзээ. Одоо энэ аялын влог болсон заяа. Тэгээд ер нь бол яагаад Costco явсан бэ гэхээр миний Costco явах зорилго ганцхан байсан заяа. Энийг энэ чиз тарт ахгүй Costco-гийн. Тэгээд энийг идэхин төлөө ер нь бол Costco явсан байхгүй. Тэгээд тэрийг хажуугаар баах юм болсон. Тэгээд би уг нь Рафаэло амар дуртай. Японд гэхдээ төдийлөн байдгүй байсан ч гэсэн амар цөөхөн ширхтэй байхгүй. Тэгээд би өчигдөр Costco яваад ийм их Рафаэло авсан. Oh my god. Энийг идэж дуусахгүй хаа. Барахгүй хаа. Нэг хэсэгтэй болох хаа. Тэгээд надаас бас гоё юм байна. Өнөөдөр нэг Японы 1 сарын 1 буюу цагаан сар шогацоо. Тэгээд Японууд 1 сарын 1-нд собо буюу юм гоё мэддэг. Тэгээд ямар утгатай гэхээр нөө собо тийм урт тийм болохоор урт наслахыг бэлддэг. Тэгээд манай компани гэсэн өчигдөр ажиллаж байсан компани. Уг нь амар гоё ширээдсэ гэж бодож илэн л да. Гэхдээ яг ч юм за ингэсгэл засч. Уг нь амар хөөрхөн жижигхэн гоё аягнууд байгаа. Жижигхэн амар хөөрхөн тав мог. Гэтэ яг одоо ингээл надад нэг тийм яруги хийх хүсэл байхгүй. Тэгээд эднэрийг эдчихэд гоё MFT-тэй үзчих би сая түрээсэлсэн. Тэрийгээ үзээд тэгээ өнөө орой явах аяллахаа бэлтгэл ажлыг хийнэ. Бай бай. Яа, би одоо шинжгүй төрсөн байгаа байхгүй юу? Шинжгүй бүр амар хөнгөө юм заа юу. Тэр барахтай юм байдгүй юм. Одоо дөнгөж 10 болж байгаа юм заа юу. Ялцгүй шок ацсан юм ба. Хүмүүс аян баг байна. Тэгээд өдөр 15 дугаар платформ бол хөтлөөд Тэкэбүкээр орцгоо. Яа, аяллаас явж ирчихэд гоё аватарыг үзье гэж бодож байна. Та нар аватар үзсэн үү? Би одоохонд үзег байгаа. Тэгээ аяллаас ирсэн дараа нэр хоолны сургалтандаас явна гэж хэлсэн шүү дээ. Амьдралаа гоё байна. Одоо жоохон шал ширтцгээе. Уух махуу тасаа юу. Одоо тэгээд татар дахиад үзэж байгаа байхгүй юу? Би үг татар үзсэн заяа. Хоёр дахь үзэж байгаа. Үнэхээр гоё сүлээтэй гоё кино болсон байна. Oh my god. Ай, ихтэй таглаад юм байна. Нийтдээ бараг 1000 км аялал байгаа. За та хэд нь ерөнхийдөө Ширикава тасхан бүгд ямар газар руу явж байгаа, цас руу явж байгаа гэдгийг мэдж байгаа шүү дээ. Манайхан цастай учраас 7 хувцасаараа. За тэгээд би өөрийгөө танилцуулъя. Хөтөч буйнлэр Бука байна. Энэ аялыг ерөнхийдөө та хэдийгээ гоё зохион байгуулж, та хэд маань ч гэсэн бас гоё нэгнийгээ үнэлээ цагтаа бас гарч ирж дээ. Гоё тав дахтай ороо. За тэгээд энэ чихэр тэгж уралдаг гэж байна. Чихэрээ. Энэ шиг яаж их ашиг чихэр. Бабаа бабаа стегнэ.
Наадмаас зүйл бүгд авахгүй юм шиг байна аа. Хогч. Багтахгүй болоо томрол. Да идүү. Сүртэй гэрс мэрдайна. Хүмүүс бодаа гэж хэлдэг шин. Яашаа одоо юу гэж асуу. Одоо гоё гэж авч шít. Одоо шүмлэг бодоо. Очос хүн 130 мянган ямар гэсэн тийм админ тийм бөмбөг лид бой гэдэг л байна. Тийм бөмбөг хаягдсанаар тэр ерөөхдөө хотын хүнс номер болсон. Гэсэн чинь бид нэг ерөөхдөө уулын бас юм дээр буудал тонсон чинь нэр үеийн буудал гэхгүй. Тэр ороод яс чинь гин зургт нас гин хизээч тийм зургт асах юм автомат юм уу? Нэр үеийн зургт. Тэгээ асан гэж. Тэгээ нэг өрөөнд юу болсон бэ гэсэн чинь чи намайг дуудсан уу гэдэг ингээд хооронд нэг ясайцсан юм чинь. Би ч одоо ярихгүй шүү дээ. Би хоорондоо эвгүй юм бодсон. Би ч бас орой бас жоохон чуулган игээд бас нэг тэг их хөл юм бас орой жоох суугаад тэгээд тэр хоёр маань буудалтаа ороод амарсан чинь шүн ингээд гэртэн асаадсэн. Яаж гуйгасаа тэр чинь олон хүн амьд нас барсан газар учраас сүнстэй. Тэгээд маргааш өдөр нь юу болсон бэ гэсэн чинь өрөөгөө цоошлоод угаас хүн чинь дэлгүүрээ Германдаа гэж юм уу гараа доошоо чикаптай штэ. Тэр чимдан дотроос гарч ирсэн. Тэгээд бид хөдөлсөн чимдан дотроос гарч ирээ. Тэгээд тэр хүн Монгол очиж хөлөө өгсөн. Тэгээд точгээд бас сүнстэй. Точгээд юу болсон бэ гэхээр ингээ буудлын орсон чинь нэг давхар мөртлөө шууд лифт 5 давхар болох гэсэн тийм бичээстэй амар эвгүй. Тэгээд тэр үед яагаад тийм нэг хотод ингээ хаягдсан тийм болдог вэ гэхээр одоо нэг Японы зам гүрч одоо юм байна. Байнга ингээд нэгэтэй явдаг байтал одоо энэ замаар явдаг байтал гэж бодоход одоо Ширкава явдаг байтал урдны зам тавьж чинь энэ хот чинь хаягдсан байхгүй. Юу ч хүмүүс чинь энэчээ сольшоо болоод одоо хаягдаад ихээс хаягдсан хотод чинь өнгөө ч юм уу те. Тэр нөө зарим настай хүмүүс чинь гэртээ нас ороод 7 минутаар олдог ч тийм юм болдог учраас. Тэгээд гэсэн чинь хүний манай нэг үздэг ихч байсан. Гэсэн чинь үсэр нь боллоо. Үсэр нь. Таад мань ерөөд сүнс арчсан уу? Нүүб ахарсан уу? Асахтаа. Тэгээд өнөөдөр таяг бас ийггүй те. Сүнс хартага. Энд чи одоо хартага харахгүй те. Өөрөө яг Японд яг хаана гэсэн. Би бол яг ингэ сууж байгаа яг миний нүдэн дээр санал хэрэгжсэн шүү дээ. Боёлгээр ядарч байгаа юм. Гэт үгсэн шүү дээ. Өөрөө сүнс харж ийн гэж тийм. Өөрийгөө орох тэр сайн би нэг шүн ингэ дөрөв цагт өөрөөр аялагчтай авахгүй явж байгаа байхгүй. Өө гэж нэг юм дураад байгаа байхгүй юу? Миний хоолой юу болох сайн нэг өө гэж нэг тийм аим шиг нэг тийм юу сонсож байгаа байхгүй. Тэгэл би ингэ за дуугаа авах штэ тэгээд жолооч юм чи бодож. Тэгэл бууга дуу зогсож зүгээр хийх бол өөр. Тэгээд би ч ингэ толио ингэ дээш боллоо. Хойно юм суугаад байсан. Тэгээд тэсч тэр урдуур ингэ үнэг юм мөртлөө. Буг тэр өдрөөс үнэг ч бүгдээсэн гэдэг чинь аавгаа маагуурт Японд ингээд нэг ата тэр тал руу бол аавгаа амьддаг. Ягаад нэг ата гэдэг юм цаны бацрыг хэлдэг учраас тийм юм амар тохиолддог. Аавгаа жиргэд жилд нэг хүн Японоос аавгаа бид одоо Ширикавагийн тосгонд маагуурт орж ирсэн шүү дээ. 12 сарын ихэр. Тэгээд тийм учраас битгий хяналтгүй бас руу цаашаа яваа. За. Энэ үнэ ялч үнэ дээшээ хоол хүнс иргэд багасаад одоо доошоо бас очиж байгаа бас нэг юм байхгүй. Тэгээ манайхан Нарагийн нөгөө дугыг бас мэднэс төхөцдөг тийм. Нара явжсэн Оскар Кёто явжсэн нөгөө. Явсан шүү дээ. Нарагийн. Бүр нэг явдаг. Ингээ
10% гэдэг. Ядраа тийм болох өөрийнхөө юм аа зараад ойшоо. Ойшоо горхшоо. Би 5 өст. Өсч гинүү. Тэр ганцхан одоо хичээгээд өглөө цайгаас юм уусан мэт. Өглөөний цай хот байна уу? Яа. Бид чадвар юм уу та? Чи одоо хөдөө амьдрал ийм юм шүү дээ. Манай хаана юм шүү дээ. Сайтама. Ичаа гэдэг одоо бас тийм гест хаус одоо тийм бас буудлын маягараас ашигладаг бас байдаг за. Тий. За тэгвэл тэр хамаагүй заа. Гэтэ ерөнхийдөө зүгээр ах хийж үзсэн. Тий. Тэнгүүдээ зүүн дэшээ онгод бүгдээ вада хаус гэдэг угаасаа ингэ бичээрсэн. Зам нь угаасаа ойлгомжтой. Энэ дөөв зам болохоор машин явахгүй. Тийм учраас чөлөөтэй дүүл. Яг энэгээр. За 0-ын тэмдэглээд тэнгүүд вада хаус руу 400 yen төлж орно. За 400 yen төлж ороод бүгдээр дотор Япон байшин гутал мутлаа дайдаа дээш мэж гоё ороод дотроос нь стори юу амар гоё гарна заа. За гарч ирэнгүүтээ 53 54 дээр хоол ид. 53 54. За 53 54 дгээр байшин юу гэж чинь энэ Хакусийн Ирори. Энэ гоо сүнээр энэд бас хоол гаргадаг за. За тэгээ гаргаж байгаа хоолны газараа бас 3:30-аас өмнө бас зөксөл хэрэгтэй шүү. За дээш. Хоолны газар 4 мөрөвгээд. Одоо тэнгүүд бидэд болохоор вада хаусын хажууд чи дээшээ алхангууд нөө зайсан дээр гараад чинь. Зайсан. Дээрээс нэг алдартай нэг зураг идэж чинь. Тэр чинь. Тэнгүүд манай юуны реклам дээр байгаа болохоор энэ 3 байшин байдаг. Нөө энгийн арт иргэдэг нөө байшин байдаг. Бүгд тэрэн дээр би энийг локейшн шийдчихье. Тэг бүгдээ яцгаа. Манай он ганц. Яа guys. Энэ гүүрээр одоо гарна гэж боддоо ямар ч тулгуургүй заяа болтоо. Яа ямар ядчих олон хүмүүс гарсан юм бэ. Сол нүдлүүд яа за муу юм бодвол ятад чайна. Өчтөр орж идрийн хотно илүү их цаас орч. Баяа. Яа нүдлүүд. Ямар гоо шатдаг юм бэ? Яагаад зүрчүү? Наашоор. Хаач зүг. Яа би л энэ уулан донд амьдрах юм бол хүн амтнд олдохгүй л хата. Тийм гоо галмал юу төлдөг шүү дээ. Нэмэр үнэртэй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм байна. Өнөр бол гоё юм аа. Тэдийн гоё нутгийн юмнууд нас гоё шүү. Амар гоё үзэх юмнуудаа бүгдийг үзчихээ тэгээ хоол эргүүлээ бөөндөө. Вадаага үзчихэд нөгөө хэд нь бол болно доо. Вадагаа үзье. Вадаага идэх гэсэн хоол шүү дээ. Дээдлөө байж л шүү дээ. Зайсан. Зүүн шивээ. Зүүн. Энэ дүү годомж. Оо. Андура наша. Буши магчиж шүү. Наша. Нажор. Амар хэцүү ус өглөөс ирэх болно. Гадаад л нэг юм болчихсон. Айцаахан ч нөө ойрсог бамбаа. Яа тийм юм. Нажора. Наша. Нажор шанхи ямси. Илний чарга шүү дээ.
Ууг нийслэл хараад тэгээ монголчууд өвөл уулнаас гулгаад нөгөө хугалдаг те яа. Оо энэ юм хөрхи. Усан тэрэм. Усан тэрэм бэ манайха мэдтээ. Хог аяа тий. Заа. Аа хийх. Тэнүүр яаж гар? Гарна. Оо. Их жол усны гуталтай явж шít. Тэртээ боо. Оо, гутал минь. Горцглоо. These moments I will remember forever. Ui. За явсгийг битгий өөр юм доороо шууд явъя. Манайха дээшээ шүү. Энэ хараа. Ана 28-наас хойш гараа. Non ho fila. Манай хууртаас харагдахгүй магадгүй үстэй орцсон байна. Тэгээд энэ бол амар ингээд уулын доор байна. Тэ ноботте. Уа! Тикта. Уа та. Уа! Амар би жижигтэнүүд нь тий. Жижигтэн нь үр цацх шиг басна. Орой минь за аяллаасаа үрээд ирсэн байна. Тэгээд ямар нэгэн хаалган дээр өнөөдрийн дотор аяллахаа блогийг эдит хийгээд оруулна. Тэгээ хамгийн сүүлийн хэсэг буюу одоо миний аяллаа өөр юм сэтгэл хэсэг байна. За би ер нь бол 1000 км туулсан. Зорилго нь ер нь бол Токиод цас орохгүй байсан болохоор цас үзэх гэж явсан. Гэтэл намайг Токиод
цас үзгээ явсаа чинь Токиод анхны цас орсон байна. Их тоглоом гэх шүү тий. За. Гэтэ миний үтсэн цас бүр гоё байсан. Тэгээд би энэ удаа аяллаар болоод ирэнгүүтлээ. Хүмүүстэй хамт явсан. Нэгт ямар аялал гэдэг үлээ. Миний монгол хэл алга болчихлоо. Групп аяллаар явсан. Гоёсон. Тэгээ миний явсан компаниг болохоор VIP Japan Travel гэдэг компани. Ер нь дайжгүй хүртч нь бол үнээр хөвгөлтэй гоё хүн байсан бурхан минь. Манай хүртэж ер нь бол өөрөөс амар туршлагатай. Тэгээ ер нь бол одоо аялж байгаа газруудын хамгийн ингээд гол поинттай газрууд. Тэгээд яг хамгийн гоё ингээд backgroundтэй. Тэгээд энэ газар заавал очоорой гэж бид нарт амар гоё санал болгосон. Тэгээд цагийн үед би амар давчиг байх юм болов уу гэж бодсож ер нь бол тийм байгаагүй. Бид нар бүр амар чөлөө цаг айгүй их байсан. Тийм. Тэгээ энэ аялалтаа ер нь бол ингээд үнийн дунд нь болохоор зочид буудал. Тэгээд дээрэс нь өдрийн мөнгө, дээрэс нь унааны мөнгө бүгд барьчихсан. Тэгээд ер нь бол надаас зарцуулагдсан зүйл нь би ер нь өөрийнхөө бор хотодонд хоол их байсан. Дээрэс нь би бэлэг дурсгалын зөвлөлд мөнгө зарцуулсан. Үнийн дунд ер нь бол би өөрөө амар дажгүй 2 хоног аялаад ирж байна гэж бодож байна. Магадгүй би ингээд ганцаараа ингээд аялсан бол бүр энэс төлөө мөнгө хэрэглэх байсан баг. Дээрэс нь хүмүүстэй танилцах бол амар гоё байлаа. Тэгээд хөтч маань айгүй гоё зураг дардаг. Тэгээд бид нарт амар гоё ингээд хүн болгоны юм гоё зургийг угаалгаад сүүлд бэлэг болгож өгсөн байгаа. Тэгээд за энэ хүрээд бичлэгийн дуусч байна. Тэгээд дараагийнхаа бичлэгтээ бүгдээрээ хамтдаа уулзцгаая. Юу гэвэл дараагийн бичлэгүүдээр бүгдээрээ хамтдаа уулзцгаая. Sorry. Ер нь дөнгөж эхэлж байгаа болохоор бүх юм хэцүү л байна. Тэгээд бас нэг хамгийн сүүлийн хэсэгт уучлалт хүсье. Яг бол миний хажууд сууж байсан охин. Тэгээд би ингээд яаж өдгөө мэдхгүй болохоор үзсэн 2 киногоо үзээгүй гэж хэлсэн. Sorry. Гэтэ ер нь хийж үзсэн үзхаргүйсэн. MFD-д өдөш. Тэгээд татар болгоно хөр гоё супер байсан. Та бүхэн бас үзээрэй гэж би зөвлөе. За баяртай.